төрөнгөч байхгүй. Сүүлийн үед яг хэвлэлээр 1 тэрбум төгрөг гаргуулах чинь гэдэг юм тийм нэг ошигсон гүйс юмнууд явж илээ. Маргааш 14 цагаас би шүүгчийн гаргасан шийдвэр дүүрэг хаан уул дүүрэг Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анган шатны шүүхийн шүүгч нэхэмжлийн дагуу иргэний ирг үүсгэсэн захирамж гаргасан байлаа. За захирамжтай холбогдуулаад шүүхийн урдаас гарах шийдвэрийг биелдэг баталгаажуулах зорилгоор надаас одоо миний эд төрөнгөтэй холбоотой битүүмжил гарах захирамж гаргасан байлаа. Тэгээ надд бол 1 тэрбум төгрөг байхгүй, 1 тэрбум төгрөгийн эд төрөнгөч байхгүй. Сүүлийн үед яг хэвлэлээр 1 тэрбум төгрөг гаргуулах чинь гэдэг юм тийм нэг ошигсон гүйс юмнууд явж илээ. Маргааш 14 цагаас би шүүгчийн гаргасан шийдвэрт иргэний ирэг шүүгчийн шийдвэрлэх тухай хуулийн 69 төр зүйл заасны дагуу гомдол гаргасан байгаа. Маргааш 14 цагаас гомдол хилцэхээр ийм л байгаа. Та ер нь хитэн халтар төгрөг зурх шаардлага би ямар ч хин нэг хүнээс одоо уучлалт авах ямар шаардлагагүй. Ягаад тэгэхээр би бол өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар хувагааг та бүхэн сайн мэдж байгаа тийм ээ. Жилдээ 130-аас 140 мянган автомашин импортоор орж ирж байна. Тэгээ бид нар энэ 80 мянган машин зорчих боломжтой зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Тэгээд энэ импортлж байгаа хүмүүсийн хувьд бол хэд хэдэн одоо эрх зүйн зөрчлүүд гаргаад байгаа. Тухайлбал татвар төлдөггүй тийм ээ. Хоёрдугаарт Монгол улсын одоо чанар стандарт хангахгүй ийм тээврийн хэрэгслүүдийг оруулж ирдэг. Дээр нь одоо хайбрид машинуудын тухайд дандаа нүүрсийн яндангүй машинуудыг оруулж ирдэг. За сүүлийн үед нөгөө 11 сард дугаарын олголт зогссноос хойш яг энэтэй холбоотой юм одоо улсын дугаарын ийм бизнес одоо цэцгэлж байгаа. Тэгээ би сая өнөөдөр авилгатай тэмцэх газарт бас бичиг өгчөөд ирж байна. Тэр нь ямар утгатай бичиг вэ гэхээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох үзлэг онцлогоонд ороогүй ийм маш олон тооны машины дугаарууд хаанаас гарч ирсэн бэ? Өөрөөр хэлбэл автомашины дугаар бол заавал татвараа төлсөн, үзлэгт орсон, тийм ээ, даатгал хийлэгдсэн ийм машинуудын дугаар байх хэвээр. Энэ дээр би бол автотоврын үндэсний төв болон автотоврын онцлогооны төвүүдийг ийм одоо хүчингүй болсон дугааруудыг сэргээж ийм одоо дугаарын шагийн бизнес хийж гэнэ гэдэг ийм хардлага байгаа. Дээр нь бас тодорхой баримтууд байгаа. Тэгээ энийхээ дагуу авилгатай тэмцэх газар энэ хуулийн хэлтийн байгууллага эдрийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтэд тавьсан. Дугаар 3000 нөгөөний такси үйлчилгээг оруулж ирэх чинь одоо хүн чи хаана нь машина явуулах гэж байгаа. Чи хаана нь жилд 200 мянган машин, 100 мянган машин хаана шинээр машин хуулиа унш, хуулийн дээр чинь бичсэн байгаа шүү дээ. Хуулийн дээр чи бичсэн байгаа шүү дээ. Шинээр машин авахд ерөөсө хоригл хязгаарлалт байхгүй. Хоригл хязгаарлалт хаана үүсгүүгэл Улаанбаатар хотоос дугаараа хасуулж байгаа машинуудын дугаарыг л одоо дараагийн шинэ машин дээр зүүх боломжийг явж байгаа. Бид нар хэдүүлээ эрүүл саруу сэтгэлтэй. Одоо ингээд Улаанбаатар хотын аль зам дээр машин явахаар багтаамж байна. Аль байрны үүдэнд машин чөлөөтэй зогсохоор байна. Аль худалдаа үйлчлэгээний төвийн үүдэнд машин багтахаар байна. Бид нар энэ 2 жилийн хугацаанд туулын хурдны зам, тойрог хурдны замаа хийж энэ түгжирлийн нөлөөллийг бууруулъя л гэдэг л ийм алхам хийж байгаа. Гэтэл араараас нь шинээр дугаар олгоод шинээр 100-200 мянгаараа машин олгоод байвал одоо бид нар яаж энэ түгжирлийн асуудлыг шийдэх вэ? 2 жилийн дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотын авцамын ачаалал харьцангуй гайгүй болж ирсэн тохиолдолд дугаар олголтыг ердийн байдалд нь оруулна гэсэн ийм хууль баталсан шүү дээ. Тэгээ та нар бизнесийг цэцгэлүүлээд байгаа юм шүү. Сайт хамжуулсан байна. Би тэгээ чамаас асууж байна. Аль зам дээр машин явуулах гэж байгаа. Би тэр дугаарын бизнес цэцгэлүүлж байгаа хүмүүсийг авилгатай тэмцэх газар шалгуулахаар өгчөөд ирлээ гэж сая хэллээ шүү. 3000 нөгөө нэг юу автомашин, такси үйлчилгээг оруулж ирэх чинь энийг хятад автомашин оруулж ирэх чинь тендер зарласан байна гэж UB Cab компани захирлж мэдээлсэн байсан л да. Нийслэл 3000 ширхэг цахилгаан такси оруулж ирэх гэж байна. Та нар энэ сэтгүүлчдтэй дам сургаар битэд юм л нийслэлийн аль сайт дээр ямар ч тийм такси үйлчилгээ зарласан юм ерөөсөө байхгүй. Нийслэл Улаанбаатар хотын авцамын төвчрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцлуулах хуулийн дагуу бид нар нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэж байгуулсан.
энэ сангийн зориулт нь зөвхөн масс тээврийн хэрэгсэл буюу автобус түүнээс том оврын тээврийн хэрэгслийг худалдаж авахд зориулагдсан юм сан байгаа. Одоо бид нар цаашид такси үйлчилгээг одоо соёлтой болох үүднээс дараа нь хуульд өөрчлөлт оруулах судалгааны ажлууд хийж байгаа. Зүр UB-Cab-ийн ч юм уу хин нэг компанийн захирал хувийн ашиг сонирхлын үүднээс юу ч гэж эргэж болно шүү дээ. Тэгэхээр та хэд олон нийтэд хэвлэл мэдээлэл түгээдэг хүмүүс яг нийслэлийн аль тендер баримт бичиг зарладаг сайт дээр юу байгааг харж иж энэ олон нийтэд мэдээлэл түгээх хэрэгтэй байхгүй. Тэрнээс сургаар ингээд ийм мэдээлэлүүд ерөөсөө түгэж болохгүй. Тэгэхээр таныг одоо энэ ченжүүд гэх юм уу те энэ автобус намайг одоо наадвал жил гарan шантаажлж байгаа шүү дээ. Жил гарan доромжилж байгаа. Жил гарan хэвлэл мэдээлэлээр яаж би одоо ямар дуртаада хүн болгоны хараал идээд л машины импортыг хязгаарлаж өгөөч. Машины энэ одоо замраагүй одоо импортыг зогсоож өгөөч гэдэг зүйл яриаг шүү дээ. Бид нар асуудлаа шийдэхийн тулд бодит үнэнтэй эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Сая цагаан сараар хэдүүлээ одоо Дархан Улаанбаатарын хооронд вагоноор явж хөвший боломжтой үед алхаж хөвший гингүүтэл залхуугаасаа болж монголчууд яаж нэгэл гуйсан мэдээлүүд явуулаад байдаг. Энэ хотын чинь хэдүүлээ аль аль нь хандлага сэтгэлгээгээ өөрчилж ижил юу төгжрлийн ард гарна үстэй. Агаарын бохирдлын ард гарна шүү дээ. Бид нар одоо 4 сарын сүүлээс эхлээд агаарын тодорхой бүсчил тогтоогоод айл өрхүүдийн яндангаасаа татгалзаж байгаа айл өрхүүдэд хийм болон цахилгаан зуухуудыг суйрлуулъя. Тэгээ сар болгоны урамшуул болгоё гэж байна. Хэрвээ нүүрсээ түлээл хатуу түлшээ түлээл байвал нөгөө нийтлэнгээ яриад л байвал нөгөө барьцалтуулагч яриад л байвал бид нар энэ агаарын бохирдлын ард гарч чадахгүй шүү. Шийдвэрийн тооцоолтыг яаж хийсэн бэ? Тухайлбал энэ өвөл одоо цахилгааны үнийн нэмэгдсэнтэй холбоотой цахилгаан алгаагаар хэрэгжүүлсэн айлууд бол эргээд нүүрсээ түлж гинэ гэсэн ийм санал гомдол ирсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бас иргэдийн байр суурьд энэ нь бол 100,000 төгрөгөөр энэ шийдэл биш ээ гэдэг юм хэлж байна л дээ. Энэ дээр ямар тооцоолууд гаргасан бэ? За бид нар ингэж байгаа. Цахилгаан хийн халааврын тухайд 80 м квадратаас дээш 80 м квадратаас доош 50 м квадратаас доош гэсэн ийм одоо юунууд гаргаад сая энэ өвлийн улирлын 3 сарын хугацаанд эхлээд хийн төрш LPG-г туршилтууд хийж үзлээ. За тухайлах юм бол 80 м квадратаас дээш хийн халаагаар ашиглаж байгаа айл өрх одоо бидний тэр нэг дэвшилтэд технологитой төхөөрөмжийг ашиглаж байгаа айлууд сард нэг ойролцоогоор 200 гаруй мянган төгрөгийн юу хэрэгжилж байна, хий хэрэгжилж байна. Дээр нэмээд нөгөө айлын билетгээ бас хийгээр ингээд явж байна гэдэг юм тооцоо гарсан. За хоёр дахь нь болохоор түүнээс доош метр квадраттай тэр шатлал дээр бол нэг 150 мянган орчим төгрөгийн хэрэглээ үүсэж байна гэдэг ийм тооцоо биз. Энд гол нэг асуудал байгаа. Энэ бол цэвэр дулаалгын асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр бид нар дулаалгаа шийдсэн энэ айл өрхүүдэд одоо 200 мянга хэрэгжилж байгаа айл 100 мянга 150 мянга хэрэгжилж байгаа айл 100 мянган төгрөгийн ийм одоо урамшууллуудыг олгоё. Тэр тогны үн мөн нэмэгдсэн надад ерөөсөө огт хамаагүй. Таагаар хэвлэл мэдээллийн зарим нь тийм одоо хамаа үчирсэн юм чинь гаргаж байгаа шийдвэр. За би хариулчих. Цахилгаан халаагарын тухайд мөн адилхан бид нар heat pump гэдэг шинэ төрлийн одоо халаалтын хамгийн одоо дэвшилтэт технологиг суйрлуулж үзээд мөн саяны одоо тооцоо судалгаануудыг туршилтууд хийгдээ явж байна. Туршилтын эцсийн үр дүн энэ 4 сарын 1-нд гарахаар бид нар засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хоёрдугаар айл өрхүүдийг шилжүүлэхэд засгийн газрын бүх гишүүдийг татаа оролцуулах хэрэгтэй. Яг гэвэл засгийн газрын тухай хууль нь Монгол улсын засгийн газрын гишүүн тухайн үндсэн чиглэлээс гадна агаарын бохирдлыг бууруулах гэдэг ийм одоо үүрэг хүлээдэг. Тэм учраас бид нар бүсчил болгон дээр яам агентлагуудыг оролцуулж айл өрхүүдийн одоо дулаалгыг одоо сайжруулах дээр төслүүдийг хэрэгжүүлэх, за цаашлаад суйрлуулалт, за мөн ашиглалтай холбоотой асуудлууд дээр бид нар нэгдсэн байдлаар танилцуулга оруулахаар ингээ бэлдээ явж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хагас өдрийн штабын хурал дээр журмынхаа ерөнхий танилцуулгууд хийгдсэн. Одоо туршилтын эцсийн үр дүнгууд гарсны дараа хэрхэн зохион байгуулах аргачлалын талаар засгийн газрын тогтоол гаргуулахаар бэлдээ байж байна. Улсын төсөв бас нэлээд хөнгөрөх хангалттай. Нийслэлийн төсөв багтах болов. Төсвийг тавьдаг энэ тодтголын ажлуудыг хийгдэх байхаа л гэж бодож байна. За одоогоор манай нийслэлээр төсвийн орлогын бүрдэл ердийн хэвийн урдынхаараа явж байгаа. автобусны
нөгөө жолооч нарыг 5 сая төгрөгийн цалин авдаг гэдэг асуудал яригдсанаас хойш зарим жолооч нар бас энэ дээр байр суурь илэрхийлээд тийм зүйл огт байхгүй гэдэг. Би нэг хэвлэлийнх нь нэг юм хэлээ тэхүү. Хин ч юу ч хийж ярьж болно. 170 цагаас дээш ажиллаж байгаа хүмүүс 5-6 сая төгрөгийн цалин авч байгаа. А тэрнээс доошх одоо үндсэн нормоор ажиллаж байгаа хүмүүсийн хувьд 3.5 саяас дээш төгрөгийн цалин авч байгаа. За энэ хүмүүс тэтгэврт гарсан тохиолдолд өндөр цалин авч байгаа тохиолдолд тэтгэврт гарахад 24 сарын цалингаар буюу 100 гаруй сая төгрөгийн буцалтгүй туслам нэг удаагийн өгч байгаа. Гэвтэл одоо сүүлийн үед 156 жолооч нөгөө камерын хяналтын системд өртснөөр нөгөө дэмбэ буюу одоо иргэдээс бэлэн мөнгийг аваад хувьдаа ашиглаад байгаа. Тэгээ би хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас нэг зүйлийг хэл. Хэдүүлээ одоо юу гэдэг хин нэг хүний ярьснаар хин нэг хүний хийж байгаа жижигч бай томч хулгайг өөгшүүлж ярмаарг байна. Энэ хулгайг таслан зогсоож иж нийтийн тээвэр өөрөө одоо өөрийнхөө урсгал зардлыг даадаг энэ болох чиглэл рүү бид нар бас